Зөрчлийн үйл 17 оноос үргэлжчихсэн. 17-18 оны байдлаар нийт 12 тохиолдолд 11 сэтгүүлч торгуулсан байлээ. 2018 оны 10 дугаар сар хүртэлх энэ хугацаанд бол ерөнхийдөө одоо сэтгүүл чиглэл мэдээллийн эсрэг бол 130 гаруй сая төгрөгийн одоо ийм торгууль навдуулсан гэсэн дүн байгаа. Хүний нэр төр албан түмэнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаанд оромжсон худал мэдээллийг нийтэд илгэсэн. Эсвэл мэдээллийн хэрэгсэл нийтийн сүлжээгээр тараасан бол гэдэг ийм ажил хэргийн нэр хүндийг гутаанд оромжсон худал мэдээллийг гэдгийн гутаанд оромжсон тэгээ худал гэдгийн хооронд бол ямар нэгэн таслал алга байна. Тэгээ ингээд тасалгүй болчихороо нэг л багц цогцлын болчиход байгаа юм л да. Одоо мэдээлэл нь худлаа байх хэвээр, гутаанд оромжлсон байх хэвээр. Тэгээд тэр нь олон нийтэд түгсэн байх хэвээр. Өөрөөр хэлбэл хоёр буюу түүнээс дээш итгэхэд тараагдсан байх. Ямар нэгэн хэрэгслээр тараагдсан байхыг шаардаад байна л да. Тэгэхээр энэ бүх нөхцлүүдийг хангаж ижил хүнийг шийдэх гэдэг. Гэтэл чи одоо ингээд зөрчлийн хуулийг хэрэгжилж байгаа эрх бүхий албан тушаалт буюу цагдаагийн байгууллага бол тэгж үзэхгүй байгаа дээ шүү дээ. Ерөнхийдөө л ийм зөрчлийн агуулга харагдах юм бол зөрчил гэж үзээл нийт ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчд бол их өртөж байна. Даслгүй гэвэл нэг хэмжээ гэж үзсэн л дээ. Даслтай бол тусдаа өөр зохицуулт болоод явчихаа. Тэгэхээр энэ даслгүй нэг явж байгаа бол бүх нөхцөл зэрэг хангах хэрэгтэй гэсэн үг л дээ. Дөрвөлжсөн зүйл нөгөө худлаа зүйлээр дөрвөлжсөн байх юм бол бүтэц зөрчил рүүгээ орох юм зохицуулт гэж ойлгохтой доо. Тэгэхээр хаана энэ хуулийн заалтыг бол таслалтаа таслалгүй гэдэг энэ байдал дээр бичвэрийг бол техникийн бичвэрийг сайн харгалз үзэх хэрэгтэй л гэж үзэж байна. Газрын албаны хоёр иргэн одоо хурамчаар одоо энэ бичиг баримт үйлдсэн ийм баримт бичгүүд надад хуулбар нь байгаа. Би мэдэн дээр бүх баримтуудыг бол гаргасан. Тэгэхээр энэ дээр бол асуудал байхгүй. Надад иргэний өгсөн мэдээллийн дагуу мэдээлэл бэлтгэсэн гэд. Тэгээд цагдаа маань заа гайгүй хэлбүүдээ явуулсан. Хизээ хойно намайг өнгөрсөн одоо 1 сар торгосон байсныг мдээгүй явж байгаад би 3 сард мэдчихэж байгаа. Яаж мэдсэн гэрээр ирсэн. Гэрээ хаягаар ирээд тэгээд 1 сарын хэдэн төлөөдөө ингээд 2 сая төгрөгөөр торгуулийн одоо шийтгэл оноож байна гэд. Тэгээд та 14 хоногийн дараа гардаж авснаас хойш энэ хугацаанаас хойш 14 хоногийн дараа шүүгд хандах одоо эрхэн нээлттэй гэж байна. Би 3 сард манай гэр төрөж гисэн юм чинь тэр бол эргээд миний шүүгд хандах эрх бол зөрчиж байгаа гэдэг ийм асуудлууд бол олон байна. Намаа хин нэгэн иргэн миний бэлтгэсэн одоо мэдээ нэвтрүүлгэн дээр гомдол өгнө. Тэгээд тэр гомдлын дагуу тухайн цагта болвол гомдлын дагуу шалгах ёстой. За шалгалаа гэхэд тэр одоо бичсэн мэдээ нэвтрүүлгийн үнэн мөнийг бол тэр цагтаа шалгахгүй. Одоо шүүхийн мэтгэлцээний бараг асуудлыг зүгээр нэг юм хэсгийн байцаагчд өгчхөөр энэ маань бол тэгэл бараг тэр хүний өөрийнх нь үзмжээр шийдэгдчихдэг ийм зүйл болж хувираад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө зохистой шийдвэрлэл биш. Тухайн цагдаа нэгэн тэн зөрчлийн тухай хуулийн дагуу ийм одоо шийдвэрийг гаргах эрх мэдэлтэй этгээд болж байгаа учраас энэ талаар бол мэрэгжлийн хэмжээний мэдлэгтэй байх эсвэл мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг байх шаардлагатай. Аймгийнхэн тал хувийн шүлхийд нэрвэгдсэн ийм байдалтай байсан. За ийм байдалтай байхад засаг дарга нь одоо гадаадад ажиллаад аялаад явж ийн гэдэг бол тэр аймгийн засаг даргын хариуцлагын асуудал. За тэр засаг дарга маань болохоор юугаа аваад ажиллаа аваад жил гаруй болсон байсан. Бараг 15 удаа гадаадд аялсан байна гэж битсэн. Энэ дээр болохоор би унсан. Тухайн аймгийн засаг дарга одоо 13 удаа гадаадд явсан гэдэг баримтаа одоо хуулийн байгууллагт цаанаас ингээд явуулсан байсан. Тухайн гутаанд оромжлсон гэж үзсэн. Үзэж зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгоод байгаа шүү дээ. Гэхдээ үнэхээр энэ төсөө мөнгөөр ингээд байн гадаад яваад байгаа бол тэр чинь төсөө хөрөнгөгүй шүү дээ. Тийм ээ, зориултын бусаар, зөв бусаар хэрэгжилж шүү дээ. Ашиглаж шүү дээ. Тийм үү? Тэгэхээр тэр асуудал нь гол юм уу? Тийм ээ? Эсвэл тэр 15 16 2-ын зөрүү байна уу? Тийм ээ? За энэ тэгээд аль нь илүү олон нийтийн эрх ашигт нийцсэн бэ гэдэг дээр л шийдвэр нь гаргах хэрэгтэй байна. Эсэндээс тэмдэглэсэн газраас нийт намайг 6 удаа зөрчил болон эрэггүй эргээр шалгуулсан байгаа. Эрэгний цагдаа төгч хандаж тэгээд 6 хэрэгдээ шалгацсны 5 дээр нэгэн бурууг үүж үзсэн. Нэг дээр нь буюу тэр нэг автомашин осолдсон хэргийн тухай шийдвэрийг мэдээлсэний төлөө Баян зөвхөн цагдаагийн 2 дахь хэлтсэн тэслэгч хэг чинь намайг бол манай байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон байгаа. Яг энэ хэрэг ингээд шийдэгдээд явж байгаа хугацаанд бол Баян зөвхөн цагдаагийн 2 дахь хэлтсэн
эсгийн байцаагч цагдаагийн хос дэслэгч хос хоёр гэх чинь бол хувь хүний нууцд хамаарах мэдээллүүдийг одоо овог нэр регистрийн дугаар гэрийн хаяг машины дугаар бүхий мэдээллийг одоо стандарт тэмдэглэл зүйн газрын хуулийн төлөөлөгчид өгж нөгөө хүн маань өгсөн байдیں۔ Гэтэл нөгөө хүн маань одоо миний нэрийг миний зургийг тухайн мэдээлэлтэй ингээ эвлүүлээ захин машин байлуулсан байж болшгүй үлдгийг би одоо дахиж шалгуулж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөтэй байлгаад хэрэггүй юм байна. Чөлөөтэй байлгах нь эрх баригчдад өөрсөнд нь ашиггүй юм байна гэдэг ийм ойлголтууд бол авшраад байна гэж харж байгаа. Зөв бусаар байна шүү дээ, тийм ээ. Янз бүрийн хэрэгт ингээ орооцолцоод тэрний сэтгүүлч гаргаад тавингууд байна шүү дээ, тийм ээ. Одоо тэрнийх нь эсрэг ингээд нийгэмд байгаа шүүмжлэх сармагжуулахын тулд ингээд одоо байгаа хуулийг биш тийм ээ өөрийнхөө зорилгот уруулаа ашиглаж ч юм уу тэгэд ч болохгүй байхгүй. Гомдол өгөөл зөрчлийн хуулиар 2 саядуул. За тэгэл байгууллага бол 20 саядуул. Ийм дотлогдлууд аюул их байлаа. 20 сая төгрөгийн дараа буцаад босоод ирэх одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөдөө орон нутагт байна уу? Тэр орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн сэтгүүлчд бол тийм олон биш. Одоо тэр аймагтаа танигдсан 3 гарын 10 багтах гэдэг. Тэрний дугуулсан болгоны тэгээ гаргасан болгоны одоо юу зөрчлийн хуулиар дурдаад таргуулах юм бол тэнд үнэхээр одоо энэ иргэдийн мэдээлэл авах мэдээлэл хүртэх энэ асуудал хаагдаад эхэлнэ. Чи олон нийтэд үннийг л хэлэх хэрэгтэй байхгүй. Үүнд нийцсэн мэдээлэл өгөх хэрэгтэй. Гэтэл ба штэ тийм ээ. Чи хууль бус үйл ажиллагаа хээл хах хууль зохисгүй буруутай үйлдэлүүдийг харсаар байж ш тэрийг дуурахгүй бол чи ёс зохион үүргийг зөрчиж байгаа биз. Дуурчиг гэхэр зэрэг ба штэ тийм ээ. Янз бүрийн хатуу хуультай бол чи өөрөө өөрийгөө цагдаад эхэлнэ штэ. Чамд айдас би болчихно. Тэгэнгүүт за шиг энэ хараа айгүй бол би ингээд юу яач эрүүгийн хуулиар шийтгүүлчих эрүүгийн хэрэгтэн болчих магадгүй. За эсвэл ба штэ тийм ээ энэ зөрчлийн хуулиар ингээд торгуулчих магадгүй. Ингээд сэтгүүлчд байх байж тийм айдас нь нэмэгцээр хагаад өөрийгөө ингээл цагдаа хяндаг болчихно. Гэхдээ тэгэхээр ямар нэгэн нөгөө үнэ мэдээлж гадагшлах юм. Бүгд тийм болчихно. Тэгээ яг энэ зөрчлийн хуулиар ерөөсөө цагдаа дуудагдаа явуудахаар нэг л зүйл дээр бас үлдээ жоохон шантрах ийм хандлага бол ажиглагдах юм билээ. Ганц ер нь би гэлтгүй сэтгүүлчдэд ерөөсөө энэ үнэн мөннийг хайгаад явъя. Нотлох баримт цуглуулад явъя. Энэ хүний энэ одоо хууль бус үйлдэлийг дэлгэе. Ер нь нийтийн эрх ашигын төлөө би ингэж ажиллая гэдэг зүрх одоо зориг бол үнэхээр мохох шинжтэй болж ирнэ. Ер нь хүсээгүй. Өстой тэгвэл энэ нөгөө нийтийн эрх ашигын төлөө ажиллах нөгөө олон сэтгүүлч зоригтой сэтгүүлчд байхгүй болно шүү дээ. Яг ингээд сэтгүүлчдийг мохоогоод нухчин дараад их юм бол өчнөө торгууллаа тэр өмнөх торгуулаа төлж чадаагүй тийм ээ. За байгууллага бас торгуулад явах юм уу яах юм. За одоо шиг энэ нүгүнд баримт байна да. За энэ гэхдээ одоо айгүй бол гомдол яалцчгүй гомдол мэдүүлэл ороод ирнэ. Тэгэл цагдаа намайг торгоно. Эсвэл байгууллага торгоно. Нэг бол энийг орхич. Тэгээ эцэст нь ингэж зориг зүрхийг нь мохоогоод нухчин дарсаар байх юм бол эцэст юу болох юм бэ гэхээр сэтгүүлч өстой нөгөө хүний хэлсэн бэлэн үгийг аваад дамжуулаад тэгэл хүний үгээр тэр нөгөө ард түмний жинхэнэ туу хоолой хайчих юм бэ. Энэ нь бол маш суларч ирнэ гэж бол харж байна. Тэр сэтгүүлч гэхээсээ илүү нийгэм ард иргэд тохирно. Энэ талаас бодох юм бол хандлага их буруу тийшээ их явах юм бол нийгэм аяндаа гажуудал одоо нийгмийн хөгжил гажуудалд орох юм. Үр дагавар нь бол их хүнд. Өтцөртэй холбоотой гомдол гаргасан зүйлсүүдийг судалж үзсэн л дээ. Тэгэхэд бол нэг 60 орчим хувь нь төрчлийн торгосон шийдвэр нь өөрөө хүчинтэй үйлдэл 40 орчим хувь нь хүчингүй болсон байж байна. Тэгэхээр гүцэгчлэлтэй холбоотой шийдвэрийн чанар бол нэг 60%-тай 60-аас 70%-тай байна. ЮНЕСКОгийн индикатор байдаг. За сэтгүүлчтэй аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хэмжих вэ гэсэн. Тэгээ энэ шалгуур үзүүлэлтийн дагуу одоо судалгааныхаа санал асуулгыг боловсруулад сэтгүүлчдээс судалгаа авсан байгаа. Тэгээ энэ индикатор дээр ямар асуулт байдаг гэхээр одоо мэдээлэл өгөхөөс татгалцсан хэсэг, за гэр бүлийн гишүүдийг үгүй бол гэр бүлийн гишүүдээр дамжуулж одоо сүрдүүлсэн хэсэг ч гэдэг юм уу. За мөн тэгээ ажлын багж хэрэгсэлт нь халтсан. За нууц их сурвалжаа илчлэхийг одоо шаардсан тий. За шүүх хүчний байгууллагт хандсан, шүүх хүчний байгууллагаас дарамт ирсэн. За мөн одоо бие эрхтэнд нь халтсан. За уцаар чагнасан одоо тохиолдолч гэдэг юм уу. За мөн одоо захим
холбоотойгоор хувийн сошиал аккаунт мэдээлэл алдчихсан хэсэг ч гэдэг юм эдгээр зүйлүүдийг асуусан байгаа. Тэгээд ингээд үзэхэд бол ер нь судалгаанд оролцсон сэтгүүлчдийн одоо 67% нь ямар нэгэн байдлаар те сүрдүүлсэн, дарамтлсан, занал хийлсэн ийм тохиолдолд өртөжсэн гэдэг зүйлийг хэлсэн байгаа юм. Гэр бүлийн ч гэсэн маш их сэтгэл зүйн дарамттай. Одоо бойл эсвэл одоо гадагшаа явъя, эсвэл одоо яадын тий хамгаалалт тав гэдэг нөхөр хүсэл өглөө ажлаар хөөж өчөөд оройн хүүчиж авдаг болсон тий. Тэр хүнд би одоо надаас илүү миний гэр бүлд маш их сэтгэл зүйн дарамт ирчихэж байгаа байхгүй. Тэгээ байгууллагаас хүртэл тодорхой хэсэг хугацаанд хамгаалж харааж өгсөн. Энэ асуудал чинь байж болшгүй асуудлаа баярмаа гэд манайхаас нэг сар гарan намайг бол хамгаалж авч явсан. Тэгэхээр яг энэ зөрчлийн хууль гэдэг зүйл маань бол сэтгүүлчдийн урам зориг мохоох, сэтгүүл зүйн салбараас нийгэмд ямар чухал хэлээ те. Яг энэ чухал салбарыг энэ зөрчлийн хууль гэдэг юугаар ингээд бас нэг нухчин дараад байгаа юм даа л гэж харагдаж байна л да. Түүнээс л одоо бид нэр ажиллаа л хийж байгаа штэ. Гомдол өгсөн л бол угаасаа л тэрийг хизэж хинч зөв бурууг шалгахыг хүсгүйгээр л торгоо ачдаг. Тэр бол угаасаа үнэхээр сэтгүүлчээ ажил мэргэжлээ өөргөө гүйцэтгэж явах энэ одоо эрхэнд нь настай халдж ийн л гэж бол үзээд байгаа. Нөгөө салбарын хууль маань салбарын зохицуулалт өөрөө бүрэн бус гэсэн. Нэгсэндээ хэвлэл мэдээлэл эрхчлөөний тухай хууль маань өөрөө босронгуй бус учраас завсрын зохицуулалт байхгүй болоод ирэхээр шууд шийтгэл рүү ороод байна л да. Энэ их болох процесс үл маш болох. Энийг нэг бол шинжилэн хариулахгүй бол болохгүй. Энд тухайн зөрчилд холбогдсон гэхэд өөрийнхөө гин бурууг нотлох тэр арга зүй ирэх тэр юмнууд нь бараг байдаггүй. Ерөөсөө энэ их сони юм билээ шүү дээ. Зөрчил гэж юу хэлэх юм бэ гэхээр зөрчлийн шинжийг агуулсан зүйлийг зөрчил гинэ гэж шууд эрхбүхийн албан тушаалт нь өөрөө тодорхойлоод тэгэл зөрчил гэж явчихна. Наадах чинь зөрчил биш гэдэг. За ингээд нэг одоо жишээ нь манай процессын том хуулиуд байна шүү дээ. Иргэний хэрэг шүүгт хинэ шийдвэрлэх тухай захиргааны ч юм уу эрүүгийн процессын хуулиуд болохоор дунд нь мэтгэлцэх буюу энэ маргах боломжийг олгоод байгаа байхгүй. Зөрчлийн хууль бол тэр нь баг байдаг юм байна. Тэгэхээр тэр чигээр туушинтал тэгэл тэр эрх бүхий албан тушаалтан буруу гэж үзсэн бол буруу чигээр явсаар гал дуусна. Жохон мэтгэлцээний хэлбэр нь шүүхтэр л ирж байгаа шиг байна. Би энэ ингээд ийм зүйл хийгээгүй. Наа зөрчилтөнд тогтоохдохгүй байна. Одоо саяных тийм ээ. Би ингээд ёс зүйн зөвлөлөөрөө бүх юмаа гаргаад ирсэн. Намайг талуудын байр суурийг тусгаад би ямар ч хүний гутаанд оромжлоогүй би юм нийтлэг бичсэн. Тэгээ ингэсэн байна гэхээр тэр боломж нь бага. Тийм учраас би энэ хуулийг бол нин даруй өөрчилж тийм ээ. Өөрөөр хэлбэл холбогдогч тэгээд эрхээ хамгаалах боломжоор нь хангах хэрэгтэй юм бэл. Сэтгүүлчд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдээ одоо хуульчдтай л ах хэрэгтэй. Гадаадд ч гэсэн тийм л байх юм билээ. Хуулийн фирмүүдтэй бол маш ойр ажиллах хэрэгтэй. Яг гэвэл та бүхэн одоо энэ сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд улаан шугамын маш ойрхон явдаг. Энийг шийддэг байгууллага аяндаа дэлхийд бий болсон. Тэ хэвлэлийн зөвлөл одоо ёс зүйн байгууллагууд. Тэр нь яг уу дэлхийн улс орнуудад янз бүрийн төвшөнд байна, алаг цог байна, хэрэгжиж байгаа арчлан өндөр хөгжиж байгаа орнууд бол энэ бол маш амжилттай төвшөнд явж байгаа. Мэргэжлийн хууль зүйн шинжилгээ ухааны өнцгтэйгээр техникийн зөв одоо арга техникийг ашиглаад хүний эрхийн мэдрэмжтэйгээр тайлбарлах энэ эрх мэдлийг бол шүүхийн байгууллага хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бий болгоод хэвлэл мэдээллийн тавьдаг дотоод хяналтаа сайжруулад энэ нөгөө салбарын хуулиар зохицуулагдчих. Энийг сайжруулах юм бол ер нь тэр нь эрүүг хуулиар шийдэх нь зөрчлийн хуулиар шийдэх нь пайдлыг болчихно л доо. Шүмжид өртөнхий бүлэг байнгын хараа хяналтанд очих учраас би ийм ямар очих юм уугүй юу гэдгийг тэр хүн шийтгэл хэрэгтэй. Нэгэнтээ сонголтоо хийгээ шийдсэн болов шүү дээ, тийм ээ. Юм бүхэн дээр гоншихнууд амаргүй л байгаа байхгүй юу? Гэхдээ би өөртөө тийм ээ тэр хүмүүст та нарын нэр хүнд хамаагүй гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ тэрийг хараа өөрт чинь нэр төр хэрэгтэй бол энийгээ өөртөө тийм ээ өөрөө байнга хамгаалаач. Өөрөө энийг хамгаалаач, нэр цэвэр байгаач, тийм ээ.